Монгол Улсын анх дугаар үндсэн хуулийн тухай өнөөдөр бид судлах нэ. Аливаа улс орны бүрэн эрхэт байдлын илэрхийлэл бол үндсэн хууль байдаг. За Монголын төр ч гэсэн тэр ч утгаараа дэлхийд дахны жишгийг дагаж үндсэн хуультай болох бэлтгэл ажлыг бол 1921 оны зунаас эхлүүлж ерөнхий сайд бодоо эрдэмтэн цэвэн нар тус бүр нэг төслийг боловсруулсан байдаг. Гэвч 1922 оны эхээр бодоог улс төрийн хэрэгээр буруутган огцруулсан учраас түүний боловсруулсан төсөл хэрэггүй болсон байж идэг. 1922 оны 5 сарын 29-нд үндсэн хууль боловсруулах комиссийг шүүх яамны сайд Магсаржаваар ахлуулан Цэвэн, Батавчир нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тэдэнд өгсөн үүрэг даалгавар бол Англи мэт улсын хуулиас товчлон авч Эдүгагийн явуулан буй засгийн байдал нийцүүлэн зохиох удирдамжигч бас өөр боловсронгуй хүмүүсийг авч хэрэглэн төсөл боловсруулах үүргийг тэдэнд даалгасан бичдэг. Комисс Англи, Швед, Бельги, Голланд зэрэг улсын үндсэн хууль ба түүнд дүүцэх баримтыг оролцуулан судалж төслөө боловсруулсан бичдэг. Тэд хэмжээ засагтай ард улсын үндсэн хууль нэртэй хуулийн төслийг бэлтгэн өргөн барьсан. Гэвч энэ үеэс Монголын төрийн байгууламжийн хэлбэр загвар ямар байх талаар зөвлөлтийн нөлөө тулгалт эрс идэвхжин дээрх бүрэлдэхүүнийг өөрчилж үндсэн хууль боловсруулах шинэ комиссийг бол цэрэнд орж Цэвэн, Ринчино, Вишневецкий нарын хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бичдэг. Ингэж засаглалын ямар хэлбэрийг тогтоох тухай асуудал яригдж байх үед бол хэмжээт ирэхэд Богд хаан бол тухайн үед таалал төгссөн нь бол нэлээд их том үйл явц. Нөхцөл байдал өөрчлөгдсөн энэ түүхэн үед буюу 1924 оны 6 сарын 7-нд Монгол Ардын намын төв хороо Монгол Ардын бүгд найрамдах засаг тогтоох тухай тогтоол гарсан бичдэг. Түүнд төрийн дээд эрхийг ард түмний сонгосон төлөөлөгчдөөс бүрдсэн улсын их хурал барихаар заасан бичдэг. Шинэ үндсэн хуулийг боловсруулахад Ринчино, Рискуло, Вишневецкий нар голлон маш давчуу хугацаанд зөвлөлт орсуулсан 1918 онд баталсан үндсэн хуулийг их загвар болгон ашиглаж улсын анх дугаар их хурал нээгтийн өмнөх өдөр буюу 1924 оны 11-р сарын 7-нд боловсруулж байсан. Ингэж Монгол улсын хөгжлийн чиг хандлагыг сонгоход зөвлөлт орсуулс коминтерний зүгээс Монгол улсыг социалист чир баримжаагаар хөгжүүлэх бодлого үзэл баримтлалыг нэгсэндээ тэдэнд тулхан хүлээлгэх ийм үйл явц болсон бичдэг. Үндсэн хуулийг боловсруулахад дээрх бүрэлдэхүүнд орсон коминтерний төлөөлөгч зөвлөлтийн мэргэжилтний нөлөө хэдийгээр тухайн үед их байсан ч гэсэн Монголын төрийн зүтгүүрүүд өөрсдийн улс орныхоо онцлог олон улсын жишгийг харгалцсан бүгд найрамдах засаг тогтоох ийм төслийг тухайн үед бол боловсруулж чадсан. 1924 оны 11 сарын 8-наас 28-ны өдрүүдэд улсын анх дугаар их хурал нийслэл хүрээнд хуралдаж үндсэн хуулийн төслийг хэлэлцээд бүгд найрамдах Монгол ард улсын үндсэн хууль хэмээн баталсан бичдэг. Монгол улсыг үүнээс хойш бүгд найрамдах эрхтэй ард улс гэж нэрлээд улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлэн улсын их хурал ба мөн хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагуулж заасан бичдэг. Мөн улсын эхлэлийг бидний нэрлэлцснээр Улаанбаатар хэмээн нэрлсэн бичдэг. Үндсэн хуулинд төрийн эрх мэдлийг хэрхэн хуваарласан бэ гэдээ аваад үзэх юм бол улсын их хурлыг олон шатны хурлаас буюу 10 гэр, баг, сум, хошуу, аймгаас төлөөлөгч байгуулан сонгох болсон. Бүгд найрамдах Монгол ард улсын төрийн эрхийг улсын их хуралд хадгалах ба хурлын чөлөөцөгт улсын бага хурал төрийн хэргийг бага хурал нь засгийн газрын бүрэлдэхүүнийг томилж байхаар тогтсон.
Улсын баг хурлын чөлөө цагт улсын баг хурлын тэргүүлэгчид ба засгийн газрын дунд хадгалахаар хуульчиж төрийн эрх мэдлийг хуваарласан. За улсын баг хурлын тэргүүлэгчдийн дараагаар гэмтэн сонгосон бичиг. Улсын баг хурлын гишүүнээр 30 хүнийг сонгосны дотор зөвлөлт холбоот улсын харьяа Дэрэнчийн амаг нар байсан. Үндсэн хуульд төрийн байгууллаас гадна олон асуудлыг хуульчилсны нэг нь иргэдийн эрх чөлөөтэй холбоотой заалт орж ирсэн нь бол тухай үед хүмүүсийн эрх чөлөөг дээдлсэн нэгэн чухал зүйл болж байсан. Тус улсын иргэд угсаа шашин эрхтэй эмэгтэй ялгуурлахгүйгээр нэгэн адил эрхийг эдлэх, хүн бүр чөлөөтэйгээр үг хэлэх, хэвлэх, жагсах, хуралдах, мөн эвлэлдэх эрдэм боловсролыг олж авах, бусдын хөдөлмөрийг үл хөмөрлж өгч 18 нас хүрсэн иргэн бүр сонгогдох эрхтэйг батлан тунхагласан. Түүнчлэн жинхэнэ ардын гол зорилго нь хөрөнгөтний байдлыг үндсээр нь устгаж, нийгэм ба эв хамтын ёсыг ирмэлзэн хөгжүүлэхэд оршино гэж Бүгд найрамдах Монгол Ард түмний анх дугаар үндсэн хуулинд зааж өгсөн байдаг бахнэ. Сонгох эрхгүй хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлдэг вэ гэдээ аваад үзэх юм бол ямагт ашгийг ирж бусдыг амьдрагчид, ямагт бусдыг хөлсөн зарах ба хөрөнгө орлого зэргийг үржлээр амьдарч жинхэнэ худалдааны ба мөнгө хүлэгчид, урдын ван, гүм ба хутаг тувилгаад орон хийдэд үргэлж суух санваартан лам нар. За дараагаар нь бол солиорсон ба ухаан эвдэрсэн бөгөөд цохих газар шинжлэн батлагсад байх нэ. За эд хичээх зэргээр нэрийг гутаах явдал үйлдэж зарах шүүх газраас ял шийтгсэд бол сонгогдох эрхгүй. Энэ заалт нь иргэдийн хувийн өмчийг хязгаарлаж хөрөнгөжих баяжхыг хориглосон заалт байсан. Ингэж жинхэнэ ардын эрх чөлөө үйл ажиллагааг дээдлэхийн тулд ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс бусдыг хөлсөн аж ахуй эрхлэгчид урдын хаад ноёд хутаг тувилгаад хүрээ хийдэд байнга сууж хурал ном хурдаг лам нарын улс төрийн эрхийг нэгсэндээ тухай үед хасаж өгсөн байж байдаг байна.